Зохиолч Төдвийн гочоо аавын яриа түмний яриа номоос амгаагийн онцгой чадвар нэг алсаас сонсох чадвар Жансангийн амгаа гэгч их садан авьяаслаг хүн бол отхон сумын буянт багийн харьяат байсан бөгөөд саяхан болтол амьдарч байсан болно. Би тэр амгаатай нүүр тулж уулзаагүй боловч түүний талаар олон хүнээс сонсч байсан бөгөөд байгалаас заяасан ховрхон авьяас чадвартай нэгэн байсан баттай билээ. Амгаа нэг хавар үхэр хариулж явж ирээд хөрш айлынхаа хүнийг орж ирэхэд маргааш сургуулийн хүүхэд тарах гин хүүхдүүдээ очиж авах болох нэ дээ гэжээ. Та хинээс мэдэв гэвэл намайг үхэр хариулж явахад сумын төвөөс хоёр морьтой хүн буянт гол өксөөр халтрын амаар гарахдаа хоёулаа маргааш сургуулийн хүүхэд тарна гэж зарлахаа мартах үедээ гэлцэж явна лээ. Сүх бэгс хоёр л байна. Цоохрын дочих юм ярина үлээ. Багт гарсан сумын төлөөлөгчд бололтой юм а да. Та тэгэхэд хаана байсан юм? Хаа байх вэ? Улаан хадны хойд оройд л байхгүй юу? Гэсэн гэдэг. Энэ бол санаа амар 5-аас 6 км-ийн зайд сонссон хэрэг юм. Бас нэг удаа амгаа мал туулсан байх. Тэд гуруулаа явсан бөгөөд хотод нилээд дөхөд ирчихсэн намар орой болж баг зэрэг цас орчихсон зэврэн үдэш нэг нь хонио манахаар үлдэж амгаа нөгөө нэг нөхрийнхөө хамт майхандаа амархаар орондоо оржээ. Үдэш нилээд орой байсан бөгөөд намрын хонч сайхан тайван хэвтэж байвг нь амгаа майхнаас хонь манагчийг дуудаад цаад хоолойн цаанууга алтаанхны нөгөө сөнг хоолойтын туувар дээр нэг тэмээтэй хүн очоод майхных нь гаднаас энэ хавьд ойролцоо завхны отхны туувар байна уу гэж сургалаад байна. Манаахны нэг нь яваа бололтой. Цаадуул нь манаахыг заагаад өгчихлөө. Азан жугаад ойрт хооронд би чамд хэлнэ. Гэрэл гаргаж дохио өгөөрэй гэжээ. Тэгтэл түүнээс хойш бараг 20 минут өнгөрөхөд амгааг чимээгүй байгаад ухаар хонь манагч хотныхоо захад суугаад өдийд ирэхгүй байхыг бодоход худлаа болж таарлаа. Тийм хол байх хүмүүсийн ярилцсныг сонсно гэж юу байх вэ хэмээн бодоод аманда амгаач худалцаалж орхив бололтой. Гэтэл амгаа түүний шивнхийг сонсчихсан майхнаас юу гинэ чи одоо хоон цаан чин саагалт хүрэхгүй газар ирж явна. Одоо арайч ил гарч ирээгүй яваа гэж чангаар хэлж гайхшруулсан гэдэг. Нэрэл удсанчгүй амгаа гэрэл гаргаарай гэснээр хонь манагчийн гэрлэн дохиогоор тэмээтэнч тэднийд ирсэн нь одоогийн онц багийн халхаан хэмээгч чойжил гэдэг товарчин хожим нь улсын авраг товарчин болсон. 3 хоногийн өмнө хот ороод эргэн ирж майхнаа ирж явсан нь тэр байсан юмсан ч. Амгаа чиний энэ унж яваа тэмээ чинь ёр дуугарахгүй алхаа явдлын чимээг сонсоод байх нэ. Хол замд удаан эдлэгдээгүй эртээ сайн тэмээ байна шүү гэж байсан гэдэг. Нэрэл чойжил хот руу замын машин дайгдж орсон бөгөөд тоогтмол мал туудаг болохоор танил тал сайтай хотын ойролцоогоос ирсэн хүний тогштой тэмээг түр гуйж унаад ирсэн байжээ. 2. Холыг харах чадвар. Амгаагийн холыг харах чадвар нь үнэхээр онцгой байсан гинэ. Хортын дээд бууц гэдэг өвлжөөнд өвлжж байсан амгаа нэгэн өглөө нар хөөрөх үед зэлний баас арилгаж угаад
төр амсхийн тамхилж суух зуураа хүрэн чулууны нуруу өөд харж та нар хардаа тэр улаан зохионы цаанаас хэдэн том амьтан гарч ирэх гээд байна гэжээ. Та яаж мэдэв гэвэл амьсгаан цайрчид цоролзоод л харагдаад байна гэхэд нь хэд хэдэн хүмүүс дуран авч дурамтсан боловч тийм юм олж харсангүй. Тэгтэл ч удалгүй. За тэр гөрөөс байна. Дөрвөн гөрөөсний толгой цухиж байна гэхтэн ч юм олж харсан хүн байсангүй. Гэтэл удалгүй үнэхээр дөрвөн гөрөөс бүтэн биеэрээ гараад ирсэн гэдэг. Мөн нэгэн намрын өдөр оройхон амгаа өхөр хурааж яваад нутаг нэгт балбар дээд даштан руу заа нартай уулзаад тахилгтын орой гэж орой дээр суужээ байтал халдрын голууруудад нэг морьтой хүн шогшуулж яваа харагдлаа. Балбар дурангаа гарган харвч хэн болохыг таньсангүй амгаа хөөрхий 1 2 3 гэж таалснаа. Энэ шугаа баян уулаас сонгон түжээдээ уутан цаорхой сонгоно гээсээр хоосон цаорхой шуудай ганцглаад харих байхаа да гэж байв гинэ. Тэрээр санаа амар 4-5 км хол зайд явсан бөгөөд дурангаар харж байгаа балбар донров заан нар сонгоно гэж байгааг харах нь бүхэл ганцглаатай болохыг амгааг хэлэхээр л анзаарч харж бай. Шугаач доод үзүүр тойрох төхөж явсан бөгөөд балбар даштан руу нар дотроо үнэн хэсгийг очиж халгая байз гэж бодож суутал амгаа за нөгөө цоорхоо нурагдаад бүр хамаг сонгон нь асгарлаа гэж хэлтэл шугаагийн морь үргэж жаахан тонгч хаydахад шугаач морьныхоо амыг тогтоон бууж сонгоноо хамж эхэлж байсан гэдэг. 3. Газар товчлсон нь. Амгааг бас хүмүүс газар товчлдог эрдэмтэй хүн гэж ярилцах нь бий бөгөөд нэгэн жишээг өгүүлье. Нэг хавар амгаа сумын төв орж сургуулийн хүүхдээ авахаар айлынхаа хүнтэй хамт айл нь нэг хөдөлгөөн морьтой гараад жаахан шогсож байсан амгаа би ёстой нэг чухал юм авахаа мартаж орхиж чи явж л бай гэчээд буцаад шогшуулчихжээ. Хөршин хүлээсгийн шогшуулсаар авч амгаа араас нь гүйцэж ирсэнгүйд ааштай юм чинь хүнтэйч хамт явахгүй хамаг ажил оройтчих юм гэж бодон орхиод явчихсан гэдэг. Тэр явсаар бараг сумын төв ордгийн наахантайд харин нөгөө амгаач нь морьтой хүүхдээ дагуулчихсан өөдөөс нь гараад ирчээ. Ихэд гайхсан хөршин чи чинь хаагураа явчихсан хэрэг үү гэвэл юмч хэллгүй инээгээд шаал өөр юм ярьж дүүгүүлээд байжээ. Хөршин та хоёр хүлээж бай. Би хүүхдээ төрөхөн шиг аваад шууд буцна гэж хүлээлгэснээр дөрвүүл гэрлүүгийн хамт явжээ байтал амгаа би дэлгүүрээс авсан жаахан юм айлд мартчихсан байх шүү дээ. Та хоёр явж л бай гэчээд охиноо дагуулan будсан гэдэг. Хөршин мөн л өглөөний адил эргэн харсаар явсан боловч бас л араас нь ирсэнгүйд мөр ажиглан явтал яа харахгүй шунхтын дөрөлжөөр хоёр морьных нь мөр гараад өмнө нь ороод явчихсан байсанд ихэд гайхшран оройхон гэртээ ирээд амгаа ирвүү гэвэл эхнэр нь айл үдэд хүүхдээ авч ирчгээд адуундаа яваад өгсөн шүү дээ. Чи яагаад хоцорчихв гэж байсан гэдэг. Ер нь өөр нутагт газар товчлдог хүмүүсийн тухай яриа мерсэр байдаг бөгөөд тэдний нэг амгаа байсан гэдэг нь үнэн байх талтай юм аа. Зохиолч Төдвийн Гочоо. Уншсан Эрхэнбаярын Баттарж. Аавын яриа, түмний яриа номоос.